Ongoing in Australia podcast-ийн 37 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Австралийн Queensland мужийн үзэсгэлэнт Gold Coast хотын аялал жуулчлалын Band Tours Australia төвийн захирал Цэвэн очрын инх хамгаалсан буюу Emma маань оролцож байна. Өнөөдөр бид хоёр сайхан аялал жуулчлалын талаар ярилцсан гэж бодож байна. Ер нь манай өмнөх подкастуудаар маань аялал жуулчлалын талаар ер нь ярьсан подкаст ер нь байхгүй байх шүү. Тэгэхээр өнөөдөр бас их сонирхолтой подкаст болно гэж найдаж байна. За тэгээд сайн уу Эмма, сайхан хаварч байна уу? Сайн байна уу? Сайхан хаварч байна. Урилгыг явуулсанд баярлалаа. Урилгыг манд хүлээж авсанд баярлалаа. Тэгээд энэ их ажлынхаа хажуугаар бас зав гаргаад манай подкастт бас орж байгаад баярлалаа. За тэгээ өнөөдөр хоёлаа аялал жуулчлалын талаар бас шууд ярихаас өмнө бас чиний анх Австралид ирсэн үеийн талаар тэрнээс хойш Band Tours Australia одоо агентлаг төвөө одоо эхлүүлэх болсон үе хүртэлхээ бас хоёлаа ярилцъя гэж бодож байна л да. Тэгээд анх ямар шугамаар Австралид ирж байв? Хэдэн онд ирж байсан бэ? Анх би нөхөр хүүхэдтэйгээ 2014 онд ирж байсан. Нөхөр бизнесийн чиглэлээр суралцдаг мастраар анх ирж байсан. Тэгээд Австралийн нийслэл Canberra хотод одоо хөл тавьж байлаа. 14 онд. Австралийн нийслэл Canberrад иржсэн юм шүү дээ. За тэгээ Canberrад анх бууж исэн тэр үеийн сэтгэлээ соёлоо ярил да. Манай Canberra яг ямар санагдчихэв ингээл одоо харьцуулаад ингээл Монголтой харьцуулахаар ямар айв Canberra? Тэр ялахаар яг 12 сар байсан. Тийм яг өвлийн хоттой Австралид буучсан байхгүй. Амар халуун санагдчихсэн. Яг өвлийн гуталтаа бүр яг ингэ буугаад өөс амар халуун орон байт юм байна л гэж бод анхны сэтгэлээ нөгөө нэг яг онгоцноос буун гот чинь нэг тийм далайн уур амьсгал авдаг шүү дээ урдаас согтож аваас бүггээл тэгэл заастаа янзын халуун юм бөхчүм газар одоо амьдрахын дээл гэж бодож ирсэн да. Бид мэдээж Австралийн нийслэл болохоор маш гоё ногоон юм байгальтай бусад стейтүүдийг болох бодоход бол хамгийн ногоон гэж одоо үзэж болно. Гоё ногоон газар байсан. Гэхдээ манай Canberra чинь ер нь бол бусад муж хотуудыг бодвол ер нь их сэрүүн талтай газар байдаг шүү дээ. Яг өвлийн градус нь зуны градус нь ер нь хэдэн градустай байна? Яг бусад стейтэд бодвол яг хуурай. Тэгтээ халахтаа бол нэлийн хална 40 гарна 44 42 маяг хүрнэ. Өвөл болохоор жоохон сэрүүн. Тэгтээ шөндөө бол хасах нэг рүү бол буун. Тэгтээ хаяа бүр байнга бол биш. Би хамгийн доод нь 7 градустай, өдөртөө нэг 15 градустай байж. Тийм нэмэх өвлийн нөхцөл тийм. Нэмэх градус. Тийш тэгээд манай энэ гэдэг байхгүй ингээл одоо манай Мельбурнд манай ажил юмс өөстө монголчин амар хүүтэй штэ хасах 35 хасах 40-оос ирсэн штэ. Тэгэхээр манай Австралийн өвөл тэг хүүтэн биш байгаа зү байхгүй. Юу ч шийдтэй. Юу ч шийдтэй бараг хасах руу орохгүй байгаа юм чинь гэл. Уу яг уу анхандаа нэг юу ч биш юм шиг санагдчихсэн. Одоо ингээд олон жил амьдраад ирэхээр ингээд нөгөө чихтэй хүүтэн гэдэг чинь бас хамаагүй өөр гэдэг юм байл да. Манай монголчин ер нь тийм dry хуурай тийм хүүтэн чинь арай гайгүй гэдэг минь чихтэй хүүтэн тийм бороо орсон. Тэгээ далаагаар хүрээлэгцэн энэ орны чинь бас өвлөн аюу жинддэг юм билээ. Тийм. Canberra бас тиймэрхүү. Гэхдээ Мельбурныг батхад бол хамаагүй хуурай. Тийм баг. Тийм байна. За тэгээ Эмма маань ер нь ямар ажил хийж байв тэгээд бас хүмүүстээ сонирхуулаад хоёлаас ярил л да. Яг 14 онд ирээд ингээд иймэрхүү ажлуудаар ингээд дамжиж үтээхөрлөө гэвэл. За мэдээж одоо нэг Австралид ирсэн хүн бүр л зөвлөгөөний ажил хийдэг.
тий. Анх бол яг адилхан эхэлж исэн. Тэгээд их сургуулийн одоо офис төрөлхий тий тэнд байсан, буудалд байсан. Тэгээд буудлын болохоор би ерөөсөө бүх үе шат бүх позишн дээр нь хуваарлагдаа. Тэгээд хамгийн сүүл одоогоор болохоор Star Entertainment Group-ийн маркетингийн албан дээр одоо ажиллаж байгаа. Өөрийн минь ажил болохоор тийм ерөөсөө өдөө хүртэл escape хийсэн одоо ямар нэгэн position бол үлдээгүй бүгднийг нь хийсэн. Reception хийж үзсэн, reservation дээр байсан, reservation manager хийж үзсэн. Одоо тэгээд маркетинг руу орсон байж байна. Ямар гоё юм бэ. Тэр талаар нэр одоо яг ямар газар ажиллаж байгаа гинэ тэр бас дэлгэрэнгүй ярьж өгвөл яг маркетингийн ажил гэж энэ яг юу хийж байна, яаж ажиллаа олсон бэ гэдэг нь бас амар бас сонирн байгаа хэл та хүмүүс. Би болохоор Gold Coast хотод Griffith их сургууль Master of Marketing тэгээд Master of International Tourism Hotel Management гэдэг ийм давхар мастерын зэрэг хийж байгаа. Тэгээд хажуугаар нь би болохоор Фижи улсын засгийн газарт олон улсын одоо нөгөө аялал жуулчлалын экотуризм талаар одоо судалгааны ажил бичиж хэвлүүлдэг ийм судлаач. Тэгээд яг өөрийн минь одоо нөгөө үндсэн хүмүүсийн хэлдгээр 9-өөс 5 цаг хүртэл ажилладаг юм full time ажилладаг шүү дээ тий. Тэр минь болохоор би Star Entertainment гэдэг одоо бүх stated казинотой групп байгаа. Тэрний маркетингийн албан дээр нь ажиллаж байгаа. Маркетингийн ялангуяа судалгаа, шинжилгээ, маркетинг хариуцсан явж байгаа. За тэгсэн яагаад аялал жуулчлалын салбарыг сонгуулсан бэ? Тэгээд ер нь манай Gold Coast хот чинь одоо Австралийн маань LA юм уу да аялал жуулчлалын тэ яг ингээл шоу цэнгэний залуучуудын очих дуртай хот шүү дээ Австрал дахь LA нь байна л да. Тэгээд ер нь яагаад бас аялал жуулчлалын салбарыг сонгох болсон? Тэг яагаад бас яг Gold Coast-ыг бас сонгож амьдарч байгаа вэ? За Gold Coast болохоор яг амьдрахад хамгийн таатай санагдсан. Бид нэр болохоор яг гэр бүлээрээ Австрал улсыг одоо тойрсон юм бэ? Айгүй холоодоо тойрсон. Тэгээд явж байхад болохоор хамгийн одоо амьдрахад тааламжтай, уур амьсгалтай, тайван тийм газар нь болохоор Gold Coast байсан. Яг хувь хүний хавьднес бид хоёр ингээд гэр бүлээрээ йога, фитнес, ийм актив байх айгуу сонирхолтой гэр бүл. Яг тийм гэр бүл айгуу тохиромжтой. Өглөө эрт бас гүйдэх тий. Тэгээд айгуу тийм healthy амьдралын хэв маягтай. Ийм болохоор Gold Coast-ыг сонгосон. Тэгээд бас нөгөө хүүхэд бас өсөхөд айгуу тохиромжтой. Одоо бүх activity хийж болж гин гадаагүйгээд бас нөгөө уур амьсгалын хүүхдэд өсгөхөд айгуух боломжийн юм байсан болохоор Gold Coast-ыг сонгосон байгаа. Аялал жуулчлалын салбарыг сонгосон шалтгаан болохоор одоо бүх хүмүүс мэдж байгаа да. Австрал дээрээ л ингээд айгуу болсон хүмүүс чинь ингээд өдөр шөнөгүй бараг ингээд ажил хийдэг шнэ тий. Тэгэл яан готж жан ингээд дотроо амар стресстэй ингээд ажиллаж жагаад яг ингээд аяллаар явган гот бид хоёр ингээд амар гоё кайф авдаг гэсэн бохоо ингээд бүр яг ингээд дараагийн одоо 6 сар тутам нэг юм өөр стейт ч юм уу газараар ингээд аялангууд бид хоёр ингээд айгүйх кайфыг аваад стрессгүй болоод тий айгүйх гоё амардаг байсан. Тэгээд тэр нь болохоор дараагийнхаа 6 сарынхаа одоо ажлын эрч хүчийг нөхдөг гэх юм уу? Тийм эрч хүчийг одоо аяллаас бид хоёр авдаг байсан. Тэгээд тэр чиглэлээрээ бас суралцах болоод ер нь бас аялал жуулчлал гэдэг бол нэрээ үнэхээр тийм маш гоё салбар юм гэдгийг одоо бүх сэтгэл зүрэх бие махбодоор мэдрээ. Тэгээ бусад хүмүүс ч гэсэндээ ингээ аялахдаа ингээ нөгөө айгуу хавлан Google дээр тэгээд бити фейлдээсээ яг зөв газруудаа өөрсдөө гоё сонгож явдаг байгаасай гэдэг ингээд хүмүүс ер нь
анх айгүй их өглөө гэдгсэн байхгүй. За чи тийшээ аялах гэж байгаа юм уу? Тэгвэл би чамд ингээд ийм айдиа байна. Энэ энийг ингээ үзэх юм бол чамд таарна. Эсвэл чи гэр бүлээрээ болохоор энэ замаар явбал гоё. Чи гэр бүлээрээ биш ганцаараа явж байгаа бол ийшээ яв. Найзуудаараа бол энэ замаар ингээ сонгож яв гэдэг нь аялалч айгүй өөр төрөл байгаа байхгүй. Яг тэрэндээ юм уу бас манай тууруудаас өөр гардаг. Яг энэ залуучуудаараа явж байгаа туурууд өөр, гэр бүлээрээ явж байгаа туур бас өөр, хосоороо явж байгаа туур бас өөр, хосоороо явж байгаа одоо арай гоё романтик ресторанууд ч юм уу тий. Айгүй гоё хосоороо хийж болох активити хийдэг. Ингээд бүх юм чи өөр болоод ирэнгуут нь энэ салбараа тэр чигээр ингээд судлаад бүр ингээд амтанд нь ороод эхэлж байгаа байхгүй. Тэгээд бид хоёр юу шийдсэн. За хоёлаа тэгвэл одоо нэгэн л юм гоё яг аялал жуулчлалын төв бүсэд байгаа юм чинь бусад монголчуудаа гоё жуул аяллаа гоё санаа өгөөд ингээд хоёлаа туслаад дэмжиж ингээд явъя гэд тэгээд бэжснаа гинт за тэгвэл хоёлаа ерөөсөө эйженси нэгээд ингээд хүмүүс гоё туур зөвлөгөө өгөөд ингээд явъя гэд шийдсэн. Тэгээд нөгөө нэг бас манай туур хөнгөвчлж байгаа юм болохоор одоо айлын одоо аав хүн чинь айгүй их ингээд жолоо барайл яг аяллахаа турш тэр хүн чинь давхар стресс аваад байгаа хгүй жолоо байран гутаа. Тийм. Стейт бүр одоо өөр дүүрм ч юм уу эсвэл ингээд одоо камерад явлаа гот айгүй их ингээд тойргууд ихтэй тэгэн гот тэр болгон дээр чинь ингээд заримдаа нөгөө утас чинь GPS-ээ алдчихдаг. Тэгэн гот нөгөө аав чинь амар стресстэй юм аялах зүгээр тэр өдөржингөө машин бараа ингээд стресстэй таарч байгаа байхгүй юу. Тэгээ тэрнийг хөнгөвчлж байгаа байхгүй юу манай аялал одоо тусдаа ингээд жолооч гаргаад өгч чинь тэгэн гот чинь тэр аав бүр зүгээр л яг жинхэнэ утгаар нь амарч байгаа байхгүй юу. Ерөөсөө машин барьж ингээд зоохгүй. Ээж нөгөө талд ямар нэгэн ресторан дараагийн хийх активити хайж ингээд тэгээл нэг ээж нь ингээд амар активити хайгаал явж явах нь хараас нь хүүхэд нь ээжээ аваа гэл ингээд гот нь айгүй нөгөө хүмүүс чинь юу аялах зүгээр стресс дээр байгаа тэр өдөр дуусч байгаа байхгүй юу. Бид хоёр болохоор яг өөртөө бас яг тийм юм мэдэрч байсан. Тэгээд дараагийнхаа хүмүүсийг бити тийм мэдрээсээ айгүй гоё аялж байгаа бол тий нэгэн талаа айгүй ажил хийж ингээл өөртөө цаг гаргаж байгаа бол үнэхээр гоё амраасаа гэж бодсон даа гэж. Тийм гоё ор компанисэн байгаа. Ямар гоё шалтгаан бэ? Ер нь яг хүн өөр дээрээ ингээд тулгарсан зүйлээрээ л ингээд бас санаа аваад яг хүмүүсийг бас дахиж битгий юм те алдаа ч юм уу одоо бас өөрсдөн шиг чинь ингээд бас бити struggle те бити ингэж бас зүдрээсээ гэдэг утгаараа бас хийж байгаа айгүй гоё санагдлаа. Тэгээ миний бас энэ подкаст хийгээд байгаа бас шалтгаан бас л яг л ижлэх юм байна л да. Анх 2011 онд ирж байхад чинь ийм Facebook групп инээтрэ гэсэн монголчуудын групп байхгүй штэ. Бараг Facebook чинь дөнгөж өөртөө нэгдэжсэн үе. Тэгэл тэгэхэд ерөөсөө мэдээлэл авах боломж байхгүй. Монгол за нэг хэдэн монголчууд танаад хинт ч бараг Монгол амьдард юм биш тэгэл. Анх тэгэл тэр хүмүүсээсээ мэдээлэл аваад ингэж явж ирсэн. Тэгээ мэдгүй юмыг айгүй олон жил мэдгүй бас явсан алдсан бас байгаа. Тэгээд бас энэ подкастыг бас сонсож байгаа хүмүүс бас яг л ингээл яг чиний сая хэлсэн шиг бас л битгий ингээ над чиг ингэж мэдээлэлгүй бас байгаасаа гэдэг үүднээс бас хүмүүст нэг жоохон жолоо мэдээлэл бие биентэй танилцуулах товчлох тэдний замыг товчлох бас үүднээс бас энэ подкастыг хийж байгаа. Тэгэхээр бид хоёр бас яг л ижилхэн яг сэтгэлээр бас юм хэлсэн байна. Тэгэхээр айгүй гоё байна. Тэгээд бас дээрэс нь хүмүүстээ бас хэлэхэд бас Эмагийн маань нөхөр бас Австралиг тойроо аялсан байгаа шүү дээ. Тий. Яг 7 хоногийн дотор яг Австрали улсыг тэр чигтэн тойрсон. Анхны Монгол улсан. Тэр нь бас үнэхээр бахархмаар. Нөхрийн хин гэдэг нь Чулуун сүрэн Бэн гэж монголчууд ер нь бол мэддэг тий. Бэн тий. Яг өөрийнх нь нэрээр нэрлсэн байна. Бэн ороо. Тэгээд ерөөдөө бас дараагийнхаа зочноор бас дараагийнхаа зочноор бас уурхаар бас олзуурхаж авсан байгаа, хүлээж авсан байгаа. Тэгээд Эмаатайгаа дахиж холбогдоод бас Бэнтайгаа холбогдоод бас ярилцлага авна гэж бодож байгаа.
За тийм байна. Тэгэхээр дараагийн асуулт нь Австралид олон сайхан том хотуудтай, үзэх харах зүйлс ихтэй, үзэсгэлэнт байгальтай, сайхан далайн эрхтэй улс шүү дээ ер нь. Тэгэхээр яагаад заавал Gold Coast гэж тэгээ энэ хотынхаа талаар хоёлаас ярий бас магтай л да. Ихэнх хүмүүс нөгөө Gold Coast-ыг болохоор яг залуучуудын хот, яг шоу цэнгэний газар гэдгээр нь их ойлгодог. Ягаад гэвэл угаасаа маш их одоо бич парти болдог. Тэгээд дээрээс нөгөө дэм паркууд, яг Австралийн дэм паркууд бүгдээрээ байдаг тий. Бүх Movie World, Sea World юм уу тий. Яг энэ дэм паркууд байдаг. Тэгээд бас дээрээс нь би яг юу хэлэх гээд байна, хүмүүс мэддэггүй бас газрууд бас бий. Жишээ нь болохоор хүмүүс би яг нэг охины пост уншижсэн өмнө болохоор ингээд Шинэ Зеландад аяллаа. Шинэ Зеландад аялахдаа бид нэр ийм glowing worm үзлээгээд энэ Шинэ Зеландд л байдсан байх гэсэн юм байсан. Гэхдээ тэр нь болохоор бас үгүй, яг Австралид бас тэр glowing worm бол байдаг. Байх та бүрийн Gold Coast-д байдаг. Тэр нь яг ингээд өдөр та тэр агуур руу ороход ямар мэдрэмжийг өгнө вэ гэхээр яг шөнө ингээд дээшээ харахаар гэрэл однууд ингэж айгүй гоё гялтганаад ингэж харагддаг шүү дээ тий. Шөнийн тэнгэр шиг яг тэгж харагддаг юм өтнүүд гэдэг хэвгүй. Тэгээд тэрнийг болохоор заавал Шинэ Зеланд явж тий үзэхгүй. Тэр Шинэ Зеландад энэ үзүүр нь нэлийн үнэтэй байдаг. Яагаад гэвэл айгүй юм устай юм агуур руу явдаг болохоор үнэтэй. Хэрвээ одоо яг Gold Coast-ыг сонгоод одоо манай туурыг авах юм бол хүмүүс болохоор тэр агуур одоо тийм үнэтэй мөнгө төлөхгүйгээр айгүй амархан Gold Coast-а үзлээ. Тэгээд тэр гоё glowing worm гэдэг ингээд юм үзэж болно. Тэгээд энэ нь болохоор яг Hinterland, Gold Coast-ийн Hinterland болохоор бас өөр яг winery-тэй айгүй өндөр юм хүрхрээнүүдтэй. Яг natural талаас нь одоо тий авч үзэх юм бол ийм онцлогтой. Яг дан ганцхан яг энэ entertainment болох газар биш. Тэгээд хэрвээ одоо Gold Coast ирэх юм бол манайх болохоор хажуугийн одоо Moreton Island руу бас явуулж болно. Fraser Island руу бас явуулж болно. Манай тууртаас оруулж болдог. Одоо хэрвээ гэр бүлээрээ явж байгаа хүмүүс болохоор за бид нар ингээ нэг одоо ирснийг Gold Coast-а үзээд өнгөрөхгүй. Би ингээ хажуудныхаа жижиг Island үзье гэх юм бол бас энэ Island-д руу өдрийн туур аваа явж болдог байгаа. Одоо онцлог нь гэх юм бол одоо Fraser Island болохоор дэлхийн хамгийн том одоо элсэн ийм island байгаа. Ийм island руу явах бас боломж байдаг. Ер нь тийм ганц яг дан entertainment биш, энэ бол бас байгалаараа бас маш гоё онцлогтой юм тогтцтой газар байгаа. Тийм. Тэгэхээр за түүрээр за одоо жишээлбэл Fraser Island руу явъя гэхэд яг одоо танаа төвөөс яг ингээд орчуулагч, жолооч шиднэр тавьж өгд юм уу? Тэрнийхээ талаар, түүрийн талаараас яаж явагдгийн талаараас хэлээс. Туур болохоор яг одоо монголчуудад зориулаад Монгол тий жолоочтой машинтай ингээд явж байгаа. Яг ингээд онгоцны буудалд одоо танаа гэр бүл юм уу, эсвэл танаа найзууд ингээд цог буулаа гэж бодонгод онгоцны буудлаас тасаж аваад тэгэл аялал маань эхэлнэ. Шууд ихний спот болохоор одоо яг New South Wales, Queensland мужийн зааг тий бүх хүмүүс 90 тэр спотыг очиж үздэггүй. Тэгээд бас мэддэггүй болохоор бас тийшээж явдаггүй байх. Тэгээд ер нь бол хүмүүсээс чи Gold Coast ирсэн юм уу? Тэгвэл тийш явж үзсэн үү? Энийг үзсэн үгүй гот урдаас ингээд үгүй штэ. Тийм байсан юм уу? Ихгүй байсан юм бэ гэдэг хэвгүй. Яг тийм одоо дараа нөхцөл байдал хүрэхгүй нь бол манайхаас яг одоо хамгийн гоё спотууд нь хэлнэ. Тэгээд яг одоо яг жуулчдын яг төв очиод идэг одоо Surfers Paradise юм тий. Тэгээд бүгдээрээ л тиймд очиод энэ бол Gold Coast-ийн юм биш тий. Beach бол ийм юм байна гэд ойлгочдөг. Тэгүн гот ч өөр байгаа байхгүй юу? Broad Beach, Burleigh Head гэн гот нь бас өөр бичүүд байдаг. Энэ дан одоо локалууд нь очдог тий. Арай нэг тийм локал шинжтэй, давлгаанаас арай өөр давлгаалдаг. Тэгээд энэ бүгдийг ингээд бүх өдөр бүрийн
туурууд дээр оруулаад өгчдөг. Тийм болохоор бас айгүй онцлогтой. Бас дээрээс нь Gold Coast-д ирээд яг ямар ресторанууд орвол хамгийн зүгээр гэдэггүй. Одоо Монгол хүн хэмжээндээ адилхан аппетиттэй. Тэгээд мах идмээр байвал ийм хоолнд ийм ресторан, хэрвээ та Солонгос хоол идмээр байвал ийм ресторан монголчууд хамгийн зүгээр. Бас дээрээс нь одоо нөгөө асуудаараа ирж байгаа хүмүүс яг оройн entertainment шоу талаар тий бас зөвлөгөөнүүд өгдөг. Яг туур авч байгаа хүмүүстэй за ингээ хосороо ирж байгаа бол та нар Dracula үзээрэй. Энэ нь болохоор ингээд айгуу гоё entertainment шоу үзэнгээ дэнэр идж байгаа. Ийм гоё. Тэгээд эсвэл нөгөө Australian Outback гэх бас байдаг. Тэр нь болохоор бас дэнэр идэнгээ яг Австралийн одоо үүсэл хөгжил яг хаана ямар юм болж исэн. Яагаад энэ одоо Австралиг яаж хөгжсөн тий газар тариал нь ямар байсан аборигинал хүмүүсийг ямар хөө байсан гэдгийг бүр ингээ үзүүлээд ийм бүх талаас нь мэдрэмжийг ингээ өгөх боломжтой юм гоё entertainment дэнэрүүд бас байдаг байхгүй. Тэднийг болохоор хүмүүс мэдхгүй ингээ орхиод явцдаг. Тэгээд манайхаас болохоор ингээ офро за ийм өдрүүд байна. Ийм өдрүүдэд эдгээр одоо ресторанууд ажиллана. Энэ дээр букинг хиймээр байвал бид нар та нарт ингээ хийгээд өгье. Манай жолооч ингээ яг динер тайм болгонгууд нэг цаг тий яг 7 цагт хэрвээ букинг хийсэн бол 7 цагт яг та нарыг энд буулгаад динер дуусангууд яг аваад буцаад хотел дээр чинь буулгаад өгдөг. Яг ийм бүрэн хэмжээний юм туур явдаг байгаа. Харин би бас яг тэрний талаар асууж ер нь аялаа явж хахад ер нь хүүхдтэй гэр бүлч бай ер нь хүмүүс ер нь өлсдөг шүү дээ. Тэгэхээр бас яг өдрийн хоол идъя гэхээр бас ингээд зүгээр нэг газар авчиад буулгачихгүй бас хаас юу идэх хүсэлтэй байгаагаас нь бас хоолны газар санал юм байна шүү дээ. Тий. Одоо жишээ нь одоо хамгийн алдартай state бүр байдаг одоо клабууд байдаг тий. Усан онгоцны клабууд жишээ нь Тэнгуут нь маш их порцтой тий. Тэр бол маш их порцтой. Гэхдээ яг нөгөө нэг вив хамгийн гоё вивтэй тэгээ порц дээрнээс маш гоё хамттай хоолнуудыг бэлтгэдэг юм газар их хүмүүс бас нэг мэдээж ингэж ордоггүй. Тэрнээс тэр болохоор ингээд яг локалууд яг юу мэдэрдэг юм бэ? Яг локал одоо фамали яг оройг яг яаж өнгөрүүт юм бэ гэдгийг болохоор харж болж байгаа байхгүй юу? Яг ингээд state бүр ч өөр аав нар нь яг юу сонирхдаг юм бэ? Одоо нутгийнхаа нь одоо пив нь ямар пивууд юм бэ гэж юм уу тий? Яг тийм локал юмнуудыг үзье гэвэл ийм клабууд руу ороод үзэх юм бол яг мэдрэгддэг байхгүй юу? Яг ийм за чи яг юу мэдрэмээр вэ? Чи яг юу үзмээр вэ гэдгийг нь сонсож байгаад бид нэр ингээд нөгөө плана гаргаж өгдөг гэхээс өмнө яг хүн одоо айл бүр дээр өөр план гардаг. Тий. Тэрнгөөрөө онцлог тий. Одоо найзуудаараа ирж байгаа хүмүүсийг мэдээж чи клабын хоолыг идэрэй гэх юм бол айгу сонин сонсогдсон шүү дээ. Юу вэ? Найзуудаараа ингээм амар парти маягийн ирж яхад чинь урдаас нэг тийм локал юм санал болохоол тэрэнд чинь болохгүй шүү дээ тий. Тэгээд яг хүн бүрт өөр юм төлөвлөгөө план гаргаж өгж байгаа нь хамгийн давуу онцлог болж байгаа. Босод одоо эйженсинууд болохоор за танах энэ дээр спот хийгээрэй гэл ингээ хайчдаг. Ерөөсөө манайх бол тэгдэггүй. Бүр байнга ингээ кэр хийгээд бүгднгээ бүртгээ за ингээ бүгдээ машиндаа суулаа. За одоо дараагийн спот бол энэ дээр очноо. Энэ газар нь ийм газар байгаа шүү. Тийм болохоор бид нэр ийш явж байгаа гэд айгуу гоё тайлбар хийгээ явдгаар онцлогтой. Тэгээд бусад стейтүүд рүү манайх бас туур ингээ групп явдаг. Одоо жишээ нь 7 сард манайх Евро Тасмания яг Тасманыг тойроод ирсэн. 10 хоногийн аялал болоод 12 багийн бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд нөгөө 7 сард яагаад сонгож явсан бэ гэхээр нөгөө Southern Light Aurora гэж бид нэрлсэн байдаг. Тэрийг гардаг болохоор явсан. Тэгээд цас мэдээж ордог. Тасманад хүүтэн болохоор одоо Тасманыгийн цасыг үзэх гэж ингэж явсан. Тэгээд Launceston гэдэг газрыг бас мэддэггүй хүмүүс зүгээр Хоборт дээр буучаад бид нэр Тасманы үзчихэд ирлээ гэж хэлдэг. Тэгээд манай туурыг авсан одоо давуу тал нь болохоор ерөөсөө ямар ч спот үлдээхгүй бүгднг нь бүх өдөрт нь гоё
тааруулаад ингээд хүнийг тэгтээ ядраахгүйгээр ингээд айгүй гоё тайван бүх юмыг үзүүлээд ингээд явуулцдаг. Тэр талаараа манай хайгууд аваа толгойлж өгдөг. Тэгээ бас хай Canberra-гийн бас аялал хийсэн гэсэн тэрнийхээ талаар групп тур явсан уу те Canberra. Тэгсэн Canberra-л бас групп тур яваад ирсэн. Яагаад 9 сарыг сонгосон, 9 сарын сүүлийг ялангуяа сонгосон бэ гэхээр манай хамгийн гол зорилго нь болохоор хаврын баяр үзүүлэх байсан. Canberra-д хаврын баяр болдог. Тэнд 1000 цэцэг цуглуулад ингээ бүх стейт бүрээс өөрсдийн стейтийн цэцгийг цуглуулад ингээ хаврын баяр Florida үзэсгэлэнг ингээ зохион байгуулдаг. Тэрнгээрээ болохоор маш онцлог. Ер нь бол бусад стейтүүд хаврын баяр тэмдэглэдэг ч гэсэндээ яг тийж 1000 цэцэг ингэж авчираад ингэж хийх тохиолдол ер нь бараг байхгүй. Тэр нь болохоор ганцхан Canberra-д болдог болохоор давуу талтай. Тэгээд New South Wales-аас Canberra руу чиглэлтэй явход болохоор замд нь каноло цэцгийн юм том шар цэцгийн талбай ингээд дэлбэлсэн байдаг. Яг жилийн энэ улиралд өөр ерөөсөө улиралд байдаггүй. Одоо яг манайх яагаад групп аялал зохиодог вэ гэхээр яг ямар улиралд ямар сард яг юу үзэх ёстой вэ те тэрэнд нь ингээд үндэслээд групп аялал бид нар зохиодог байхгүй. Тэр нь бас онцлог. Тэгээд Canberra ч нь болохоор үндэсний гэсэн бүх тодтолтой бүх юм байдаг. Тэгээд манай группийн гишүүд болохоор яг шууд явж байгаа одоо нөгөө нэг хуралдаанд орж суусан айгу адтай. Тийм их хурлын хилцүүлэг болж исэн яг нөгөө хатан Queen нас орсны дараа яг Queen-ийн дараа бид нэр Австрали ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг хурал болж исэн. Яг тэр хурал дээр манай групп тур маань орж суусан. Ер нь бол иймэрхүү яг ингээд одоо чухал агшнуудыг ер нь хүмүүст үзүүлэхийг хамгийн зорддог. Манай туурын гол зорилго. Тэгэхээр тийм байна те. Тэгэхээр юу ч Canberra-д байдаг парламент шинэ хуучин парламент хаус бас жуулчдыг айгүй гоё оруулж үзүүлдэг. Бас тэр айгүй гоё санагддаг. Одоо ер нь бол яг нэлээ шалгалттай оруулна л да. Гаднаасаа цагдаа сэргийлгүүд юу гэдэг цагдаагаар нэгжүүлээд те ямар нэгэн бааж байна уу гэдгээ шалгуулад тэгээд ордог санагч би ч одоо хэд нэг Canberra ороод бас парламент хаусаас нэг аав ээжтэй үзүүлээд бас өөртөө анх орж үзээд тэгээ явж байхад тэгээ яг жуулчдыг оруулж үзүүлдэг нь айгүй их бас гой санагдсан. Манай Монгол гоё нөгөө нээлттэй. Тэгээд одоо яг ямар үйлсрэл таашаа явах вэ гэдэг нь бас айгүй сонирхолтой. Одоо жишээ нь Canberra гэхэд чинь 9 сарын зүйл 10 сарын ихээр очиход тийм юм байх юм байна. Өвөл болохоор хүүтэн болцдог болохоор жуулчлахад нэг таатай үйлрэл биш. Яг намар болонгоотас нөгөө нэг фестивал болдог. Air Balloon агарын бөмбөлгийн фестивал болдог. Тэр болохоор бас хамгийн гоё тохиромжтой үе. Canberra болохоор бусад стейтийг бодоход хамгийн гоё өнгөө ингээд сольдог стейт. Алтан шар, оранж гэл маш гоё өнгөтэй болдог. Тэрнгээрээ бас давуу талтай. Тэгээд баллууны фестивал болохоор бусад стейтүүдэд болдоггүй. Тэгээ хажуугаар нүүдэл фестивал ингээд нэг үе явахдаа тухайн жуулчин маань аюул олон юм үзэх боломжтой. Тэгээ яг ямар үйлрэл хаашаа явах вэ гэдэгт нь бас тааруулаад бид нэр ингээ оффроуд өгөө чи тийш явах гэж байгаа бол тэр сарууд хамгийн зүгээр гэдэг. Ягдгүй л чи тэр сард очснороо нэмэлтээр чи тийм юм үзэх боломжтой гэдгийг айгуу гоё зөвлөгөө өгөөд ингээ явж болдог. Хүмүүсээс асуудаг. Би одоо тэдэн сард Тасман явмаар байна. Би юу үзэх үү гэдэг ингээ явдаг байхгүй. Одоо чинь 10 дугаар сард явсан хүмүүс болохоор тулипын улирал дэлбэлсэн байдаг. Тулип үзсэн байгаа. Нэг сард болоо лаванда цэцгийн улирал толцсон гэдэг. Улирал бүр өөр чинжтэй байдаг. Тэгээд бас надад бас ийм бодогдлоо одоо. Одоо ингээ энэ төрүүгээр түүрээр явлаа. За бид нар Мельбурнд амьдардаг. За Сиднейгээр нэг орчоод ирээ гэж. За нэг шинэ жилдээ манай Сиднейд чинь юу байдаг штэ. Fireworks.
Солиот айгүй гоё шинэ жилийн он солигдохгүй солиот их гоё опера хаус Bridger те гоё байдаг л да. Тэгээд за тэрийг үзлээ гэж за явъя гэж бодлоо л да. За тэнгуү чи хэрв түүргүүгээр бид нар өөрсдөө явлаа гэхэд нэг айгүй том асуудал байдаг байхгүй юу? Машин парклах айгүй хэцүү байдаг байхгүй юу? Үнэтэй парк тавиа яваад ах уу? Эсвэл тавьж болтгоо газар нь тавьчаад торгуулах уу? Эсвэл нэг хэдхэн минутан дээр тавьчаад ганцхан минут зөрөхөд л торгуулах бичээл яваад өгчдөг те. Гэх мэтчлээ яа ингээд ийм асуудлаас танаа бас түр бас ингээд жолооч бас дагаа явж байгаа нь айгүй цаашаа санаа амар ерөөсөө айгүй ойрхон зогслоо буулаа богинохон алхаал одоо тий опера хаус руу очлоо ч гэдэм үү Камбрагийн парламент хаус тэгэл жолооч маань өөрөө байдлах газараа байлгаал дууслаа гэхэд хурж ирж байгаа айгүй гоё санагдчихэж бас нэг давуу тал айгүй том давуу тал гэж бодож шүү. Тий. Тэр ер нь бол одоо жишээний айгүйх эрсдэлтэй өөрсдөө одоо машина авчирдаг ч юм уу эсвэл машин рентлээ гэхэд одоо тий зүгээр ингээд зам дээр одоо яг надад одоо тохиолдсон ийм хэрэг болж исэн л да. Одоо Шинэ Зеландд ингээд би 3-7 хоног яг road trip хийгээ явж исэн. Одоо гэрээрээ тэгээ явж исэн яг замаас нөгөө нэг машинтаа дүүрэн гут чинь нөгөө чулуу өсөрдөг штэ тий. Зарим зам дээр янгууд тэгэн гут нөгөө нэг шил рүү өсөрч заахгүй. Тэгэл тэгэн гут чинь хэрвээ иншүрэнс байхгүй байх юм бол тэгээ бүтэн одоо тэр бүтэн машины шил чинь $100 хэлээ. Айгүй бол $1000 ч юм уу солихтойгоо нийлээд айгүй хүндэр эрсдэлтэй явдаг. Тэгээ тэр болгоныг бас яг биеэрээ туулж үтсэн болохоор за энэ эрсдлүүдийг бүгднийг нь бид нэр ингээд хаагаад ерөөсөө таа болж яваалчин. Явж байгаа аялж явж байгаа тийм болохоор ямар эрсдэлгүй сэтгэл тайван одоо явах нөхцөлийг л бүрдүүлж байгаа. Тийм тоорч байгаа. Би ч бас нэг ярихад чинь Сиднейд шүү дээ. За тэгэл айгүй бизи яг хотын төвд нь л очих шиг л басан. Тэгэл за нэг банк ороод буцаа гараад ирчихье гэд хэдхэн минутын өндөр тавьчихсан. Тэгэхэд за хаста сандраал буцаал гарч иж байгаа. За хэдхэн минутын паркинг дээр тавьчихсан шүү гээл ингээл гараад ирэхийн хооронд чинь 1 минут өнгөрөөл тагцсан байхад айл хизээ нөгөө зөксөөлийнх нь нөгөө ингээд нөгөө нэг fine те торгуулийн хавцыг бичээ зогсож байгаа бол ямарч найраа байхгүй нөгөө өн бичээл хавчуулаад яваад гэж байгаа. Яг гараад ирсэн байхад шүү дээ. Тий. Тэгээд $100 тий. Айгүй стресстэй байдаг байхгүй юу? Тийм байна. За тэгэхээр за тэгээд сонсогч нар сонирхож байгаа хэл да. Тэгээ аялаж зугаалахад сайхан за хот юм байна. Gold Coast маань тий ялангуяа хоёлоо за Gold Coast хоёлоо илүү ярьчих. Gold Coast-ийн сайхан хот юм байна. За тэгвэл амьдрахад ер нь хэр таатай хот вэ? Монголчууд маань хэр их амьдртiin болоо гэж бас сонирхож байгаа хэл да. Аялахгүйгээр амьдрээ гэж бодоод бүрээ зорих байгаа. Тэгэхээр мэдээж бусад стейттэй одоо би болохоор өмнө ACT-д амьдарч байсан юм суулсны болохоор ямар гэдгийг мэдэн харьцуулахад ер нь бол нэгдүгээр уур амьсгал гэж би хэлжсэн. Уур амьсгалаараа маш таатай, хоёрдугаар нь нөгөө маш тайван амгалан хүмүүс нөгөө нэг яг аялал жуулчны төв болохоор энэ ерөөс айгүй хэм завгүй юм бизи амьдралтай байд юм болоо эсвэл яг 24-д болоо юм зүгээр л амраа бийж идэм болоо гэсэн юм асуултанд айгүй хэрдэг байхгүй. Тэнгууд амьдрал бол явдгаараа явна. Гэтэ их амар юм амар тайван явдаг. Тэгээл энэ нөгөө нэг одоо жишээ нь 100 гэхэд чинь өглөө маш их нар манддаг. Бус стейтийг ботход энд 4 цаг гэхэд бол нар мандчихдаг. Өглөөний. Тийм тэгээд тэрнтэй уялдуулаад хэрвээ одоо нөгөө амар актив ч юм уу эсвэл юм гоё healthy lifestyle-тай амьдрмаар байна гэсэн хосууд ч юм уу хүмүүст бол ер нь айгүй таатай бүх юм нь бүрдсэн бич дээр гарахад бүх одоо баарнууд те ирчүүдийн хийдэг юм баарнууд бол бүгд бэлэн гүйлтийн талбай байна. Хэрвээ сэлдэг бол те бүх сэлэх нөхцөл байдал бүгд бүрдсэн. Хэрвээ одоо free diving хийдэг хүмүүс байх юм бол сонирхдаг. Тэгээд snorkeling иймэрхүү спортуудад дуртай хүмүүст бол маш их таатай хот байгаа. Тийм.
Тэгэхээр монголчууд манд ер нь хэр үедэм болоо? Gold Coast-оос яг маань. Gold Coast монголчууд ховор идэх штеп. Ер нь бол нэлийн ховор. Бараг энд нэг 20 хэдэн л Монгол 25 6 л Монгол идэг баг та. Тэгэхээр би бол одоо сургуулийнхаа хамгийн ганцхан монгол оюутан гэж бодохоор ганцаараа тийштэй. За тэгвэл ховор юм байна. Ховор хүмүүс юм байна. Монголчууд бол нэлийн ховор бараг л таарлахгүй тий. Тийм яг зорж очиж уулзахгүй л. Тэгэхээр Gold Coast маань Сиднейгээс ер нь хэдэн километрийн зайтай байна вэ? 1000 км байгаа ах шүү. 1000 км. Энэ Queensland мужид орж байгаа. Тий, Queensland мужид орж байгаа. Тэгэхээр дээшигээ Brisbane, доошоогоо Sydney хотын хооронд дунд Gold Coast хот оршдог байгаа. Byron Bay бас байгаа. Тий, даа. Доор тий, яг доор тэр бас гоё үзэж очиж үзвэл бас маш гоё газар. Манай туурдаас ордог. Ер нь бол тавар гэвэд шүү. Тэгээ бусад хотынхаа бүх ер нь муж хотуудынхаа төрийг ер нь зохион байгуулж байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Хүмүүс сонирх юм бол зөвхөн Gold Coast гэхгүй зөвхөн Canberra гэхээр манай Melbourne-ийн маань бас төр бас байгаа болов. Melbourne-ийн тоор явах гэж байгаа шүү нэрээ. 2 сар бид нэр Melbourne-ийнхаа туурыг явуулах гэж хөдөлж байгаа. Melbourne-ыг үзүүлээд дахиад нөгөө нэг Great Ocean Road оруулна гэсэн плантай байгаа. Тийм. Тэр талаар яг зараа бол одоохондоо оруулаагүй байгаа. Яг одоо явхад хүмүүс нөгөө зараа тавихаас өмнө ийшээ танаад ийм туур байгаа юу гэж асуудаг байхгүй. Тийм гот нь за хүмүүс мань бүртгэж байгаа юм байна гэсэн үедээ шууд яваад тавьчихдаг. Зараа тавиад хүмүүс аваа авчихдаг. Ер нь бол одоо Тасманиагийн туур 11 сарын сүүлээр 1 сард болохоор Cairns-ийн туур явахаар одоо бэлтгэсэн байж байна. Тэгэхээр энэ туур маань ер нь хэдэн хүний групптэй максимум нь одоо хамгийн дээд нь хэдэн хүний групптэйгээр явдаг юм болоо эсвэл зөвхөн хувь гэр бүлээр явдаг юм уу? Эсвэл бас ингээд хүмүүс групп болгоод бас жижиг автобусны суулгаад явдаг юм болов? Яг одоо бусад стейт рүү ингээд зорж явж байгаа группууд болохоор ер нь 10-аас 12 групп хүнтэй явдаг. Тэндээс илүү явах юм бол нөгөө бусад бүх хүмүүстэй хурж ажиллаж чадахгүй болно гэж үзээ. Тийм. Бүх хүмүүстэйгээ за та юу үзмээр байна? Танд юу таалагдчих, юу болохгүй байна гэдэг хүмүүс айгу сонсоод явдаг. Ер нь бол туур маань. Тэгээд одоо жишээ Тасман явлаа гэх чинь Тасманд одоо активитинууд байгаа штэ. Нэг хүн каяк үзмээр ингээд нөгөө онгоцон цомоор ингээд зөрөлдөж магадгүй тий. Тэр болгон дээр ингэж хурц ажиллахын тулд ер нь бол нэг 10 хүн 12 хүн максимум байхад бүх хүндээ ингэж хүрээд тэгээ бүх хүнийхээ зургийг аваад явхад бол яг таардаг. Зөв. Тэгэхээр би ойлгохны Emma Ben хоёр маань цуг хүмүүс аваад явдаг гэсэн үг үү? Бас тусдаа жолооч. Тусдаа явж тий ер нь би өөрөө судлаач болохоор яг ихэнх туурууд дээр би өөрөө явж амждаггүй судалгаа хийж байдаг. Бэн болохоор өөрөө яг туур аваа явна. Илүү одоо туршлагатай тур гайд гэх юм уу? Намайг маш их туршлагатай. Тий. Австралиг бүтэн одоо 7 хоног тойроод дуусгасан юм шүү дээ. Сонсоход л амар туршлагатай мэдчихэж байгаа. Тий. Тэгэхээр би бас ингэдэг байхгүй юу? Ингээ подкастаа ингээл бас ер нь зочноо олно гэдэг чинь бас нэг тийм амаргүй зүйл биш. Тэгэл за зочноо олох ингээл хугацааны дунд ингээл дунд нь нэлээд завсар gap гарах юм бол би бас нэг тийм Melbourne-ийн одоо Цацаас Family Adventure гэдэг жижигхэн видео хийж бас оруулж эхэлсэн байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ яг ингээд Victoria мужийнхаа нэг жижиг сажиг те гэрүүлээрээ үзсэн зүгээр нэг хувийн жижиг бичлэгүүдэд нийлүүлээд нэг 10 минут орчим тийм зүгээр ямар ч яриаггүй тухайн газрынхаа үзэх газрынхаа нэр устай зурагтай тэгээ видеог нь оруулдаг байхгүй. Тэгээ яг тухайн хүмүүс нь тэгээд
өөрсдөө хэрэг сонирх юм бол Google-тэй вебсайтнаас ч юм мэдээлэл нь олж авах гэсэн үүднээс нэг тийм жижигхэн богино хэмжээний видео оруулдаг болоод одоо нэг хэдэн 5-6 видео орсон байгаа. Тиймэрхүү зүйлүүд орсон байгаа. Тэгэхээр бас л нэг ижилхэн зорилготой бас хүмүүстэй бас нэг мэйл бүрэнд ирж байгаа бол нэг энд нэг энэ жижиг хотын нэг ийм юм байдэн штэ үзчихэрэй гэсэн бас нэг тиймэрхүү жижиг видеонууд орж байгаа болохоор бас л сонирхолтой юм л да тий. Гой санаа байна тий. Тийм байна. Тэгэхээр яг зөвхөн яг мэйл бүрний зүүж гэдэг юм уу тий хүн болгоно ингээл Google дээр шууд харчих зүйлээс гадна бас энд Баларат гэдээ бас гоё хот байна. Тэнд бас нэг ийм касл тий бас ингээд цайз руу ороод хүүхдийн бас ийм активитинууд шоу явагддаг. Тэрийг бас хүн болгон бас мэдэж чадахгүй байх гэсэн үгнээсээ бас их мэдчихлээ. Тиймэрхүү бас нэг ховрын бас хүн мэдчихгүй газруудаар явах юм бол тэр видеого юу болгоод оруулцдаг болсон байгаа. Хүмүүс маань сонирхол. Тэгээд одоо дээрээс нь хоёр маань одоо ингээ мэйл бүрний бас түүрийг бас хийж хэлж байгаа юм байна. Эхний одоо түүр одоо 2 сард ирэх гэж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр 2 сар яа. Гоё байна. Өмнө нь бас Мельбурнд явж исэн. Мельбурны моднууд их сонирхолтой. Ер нь Викторигийн моднууд их сонирхолтой. Айгүй өндөр модтай. Тийм ботход тий. Ер нь бол тийшээ явж байхдаа энэ стейт дээр одоо энэ спот дээр яг юу сонирхолтой юм болоо гэдгийг харж ингэж явах дуртай. Ер нь бол тэгээд яг хүмүүс яг одоо бид нэр энэ спотер зогсонгууд энэ нь айгүй сонирхолтой юм байлээ гэх хүмүүс тийм үгээ нүгнээ яг юу гэдгийг мэдэхгүй ч юм уу тий. Хүмүүс айгүй сонирхож тийм үү гэх ингэж гоё мэдээлэлүүд бас өгдөг. Тэрнгээрээ аваа тал олж өгдөг. Тэгэхээр манай Мельбурн хотыг маань бас манай Австралид байгаа монголчууд маань зорж бас Эмагийнхаа энэ төвөөр бас үйлчлүүлээд Мельбурн хотын маань бас нэлээ илүү сонирхосоо гэж бас хүсэж байна л та. Олон юм Мельбурн хот гэлтгүй зүгээр Виктория мууж бол айгүй. Виктория мууж бол Яараа бол айгүй их том үзэх юм байгаа. Яг Мельбурн маань мэдээж л бусад хотууд маань байгаа бүхэл зүйлүүд үзэх боломжтой. Гэхдээ Виктория мууж маань илүү бас гоё үзэсгэлэнт газрууд ихтэй байгаа шүү. Тэгээ бас жоохон Мельбурн энэ дундуур нь завсраар нь Мельбурны чам нэгсэн гоё шээ тий үргэлжтэй аюу хээлтэй өнгөө яг CBD-аараа зорчих эрхийг бас өгч байгаа нь сонирхолтой санагддаг тий тэр нэг даваа талтай тий стейт бүрийн юу нь бас тэр хотоор нь одоо нөгөө зорчих хэрэгслэн их сонирхолтой л да одоо Gold Coast жишээ нь бид нар ерөөсөө одоо нөгөө нэг New South Wales Opal card гэдэг байдаг тий. Энд болохоор бас тийм карт байдаг. Гэхдээ бид нар зүгээр утсаараа бүх төлбөр тооцоогоо хийе авчиж болдог. Автобусанд хүртэл суухдаа. Тэр нь бас даваа талтай аль ч стейдээс ирсэн заавал тэр картыг авахгүйгээр ингээд өөрөө шууд оншуулаа явчих болдог. Тэр болгоно маш их сонирхолтой. Тий. Манай Мельбурнд чинь гэж байгаа л амир Мельбурнд чинь бас Мельбурны хотоор яг ингээд төв хэсгээр нь ингээд тойроод бас явах өнгөө трам бас байдаг. Тэгээ тэр нь бас дээр үеийнхаа эртнийхээ трамаар трамвай гэх юм уу одоо орчуулвал тийм байдлаар өнгөө жуулчдаас өнгөө 24 цаг гэж удлаараад явах үе хэдээс хэдэн цагийн хооронд байд юм те. Тийм өнгөө бас байдгийн гэх мэтчлэн үзүүл айгүй гой зүйлүүд бий. За тийм бай. Тэгэхээр за одоо гол зүйл рүү орно ойлоо. Үн ханшийн хувьд хүмүүс бас сонирхож байгаа. Тэгэхээр дундчлаад нэг жишээлбэл нэг иймэрхүү түүрийг тиймэрхүү орчим төгрөгөөр болно гэх мэдээж өөр байгаа тухайн айлын тэр тухайн айл бүрээс өөр өсөлт гарч ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө нэг хүн болгоныг заа нэг тэгээ дунджаар энийг үзчихэд Мельбурнийг үзнэ энийг үзчихвэл Камберагийн яг ерөнхий юмыг үзэх юм үн ханшны бас нэг баримжаа өгөөж хүмүүст. Ер нь л одоо за ойрхоноор The Gold Coast бол ирээд та би бас айгуу дуртай байгаа шүү дээ. Gold Coast ямар л шүү. Амиа үзүүлж чадаад очиж үзмээр л байна. Gold Coast одоо жишээ нэг өдрийн одоо Byron Bay тур манайх явуулдаг. Нэг өдрийн Byron Bay тууртай. Тэгээ Gold Coast ингээд дээрээс нь яваад гоё helicopter-аар үзээд тий. Тэгээд угаасаа
Gold Coast ирсэн хүн бүхэн одоо jet ski унахгүй бол одоо Gold Coast-д ирсэн тооцохгүй гэдэг байгаа шүү дээ. Бусад дэдтэй яг jet ski бол унж чадахгүй. Тэгээд тэдний бүгднийг нь оруулъя гэх юм бол одоо за яг family явлаа гэж за хүний нэг 1500-гээ тооцоолчих юм уу? За 1000 гээ тооцоолоход болох юм байна. Яг нөгөө нэг тэрэн дэхтэй эд holiday-гээр holiday цагаараа угаасаа тэр хаасаагүй л өсдөг тийм ээ. Тэгэл гээд бүх хүмүүс өсөн. Тий тэгээд энэ тэр хэрвээ ингээ урдчлаад ингээ захиалга одоо жишээ нь манай 12 сарын ихэнх одоо өдрүүд та фул болсон байгаа таахгүй. Тэгээ харангуйц тэр хүмүүс бүр 8-7 сард захиалга өгсөн. Айгүй хямдхан үнээр өгсөн. Одоо ингээ дахиад хүмүүс нэмж асуугаад юм аа 12 сард өдөр байна уу гэх өдөр дуусчаа. Тэгээд хэрвээ байна гэх юм бол эдгээр гарна гэх гот мэдээж өгнө гэсэн байдаг аахгүй. Тийм. Ер нь бол тэгээд хүний 1000 гэхэд ер нь бол болцдог доо. Гэдэг нь хэдэн өдрийн юм уу яг хэрвээ Gold Coast юм бол яг 3 шөнө 4 өдрийн туур. 3 шөнө 4 өдрийн туур. Тийм. Хүний 1000 тэгээд family болох юм бол бас ярин хитэн хөөхттэй байна тийм. Тэгэл ер нь аль болохоор монголчуудаа яг ямар хуу замаар явбал арай хямдралтай байх уу гэдэг оффроудаа ер нь бол өгдөг. Хэрвээ энийг хийх юм бол эд болж гин эдгээр өдрүүдийг сонгуул энэ болж гин гэд би бас яг аль өдрүүдэд эхлээд асуухдаа одоо та яг аль өдрүүдэд явмаар байгаа вэ тий хүнээд одоо шууд тэдэнд яв гэж ингэж манайхаас тулгаж болохгүй болохоор за хэдэн сар байх уу яг аль өдрүүд нь танд боломжтой байх уу за тэгвэл хоёлаа энэ дээр үнийг харъя гэх юм бол одоо яг энэ өдрүүд тэднээс тэдний хооронд гэх юм бол танд арай хямдхан гарах юм байна тэгвэл энэ өдрүүдийн тооцъё хэрвээ тиктэй авна гэх юм бол манайхаас бас тикет онгоцны тикетийг бас захиалж өгч болно. Эсвэл та өөртөө захиалж болно. Эсвэл зарим одоо өнгөрсөн жилийн кейсүүд дээр болохоор зарим хүмүүс яг зөвхөн гот машинаар явдаг ч юм уу тий. Машинаар явсан тохиолдлууд бас байдаг. Яг тэгж байгаа тохиолдолд нь болохоор яг одоо манайхаас юу зохиож байгаа гэхээр Сиднейгээс Gold Coast одоо ирэх хүмүүсийг ийм туур маягаар яг бүх одоо спотуудаар нь оруулаад тэмээ ундаг ч юм уу тий зам дээр мак хоёр дээр зогсон гота тэмээ бичээр ингээд тэмээ унуулдаг иймэр хөлчлөгнүүд байдаг. Яг тэр энэ жижиг гой тууруудыг бүгдийг нь хамруулсан юм бас туур бас явах боломжтой байгаа. Хэрвээ онгоцны тикет одоо даа болтцсон үед ч юм уу эсвэл ер нь бол тиймэрхүү туур бол байн явдаг. Тийм сонирхож байвал бас холбоо хийж болно. Бас их сонирхолтой тий. Тэгээ ер нь Австралич хурдны зам сайтай болохоор сайхан хотууд мужуудын хоорондоо сайхан машинаар бас яваад бас замдаа яг саний хинэ Эмагийн хэлдгээр бас замдаа үзэх юмнуудаа үзээд явбал бас илүү бас сонирн байж болох юм тий. Шууд очих машинаар бас сайхан шулуун замаар зүгээр 100 гаруйтай замаар л сүнгэн шүү дээ. 100 гаруйтай замаар сүнгэн л тэгээд нөгөө дундаа гой үзэх харах спотод айгүй их олонтой. Тэгээд тэднэрийг ингээд за та юу үзмээр энэ дээр зогсвол ийм боломжууд байна, ийм юмнууд байна гэдгийг гоё ярилцж хагаад туураас явуулчих болж байгаа. Тийм ээ тий. Тэгэхээр төрүүлээд бас энэ боломжуудыг харсан төр зохиож байгаас Эматагаа харилцахын тулд бүгдээрээ харилцах утас хаяг тий Facebook хаяг, пэйж хаяг, Facebook хаягаар юм хүмүүстэй болсон юу вэ тийм үү? За Бэни утсыг өгсөн дээр хаа би яг нөгөө нэг байнга утсаа авч амждаггүй. Бэни утас 0452 19 20 30 гэхээр байнга байж байгаа ерөөсөө anytime залгаж болно гэхэд хүмүүс бол ерөнхийдөө орой морой залгацдаг. Тэгэхээр зүгээрээ бид нар ер нь бол утсаа авах ярьдаг хариу өгчдөг. Тийм тэгээд Facebook пэйж нь болохоор Band Tours Australia гэсэн байгаа. Тэгээд би доор комментараас Facebook пэйжийн линкийг оруулаад бас харилцах утас хаягнаас оруулаад тэгээд бас манай монголчууд маань
бас магадгүй Монголоос бас сонсоод тий за нэг аяллаа нэг 3 сарын виз үсээд нэг ирээд нэг за тэр хотыг нэг үзчихсэн гэдэг нэг 3 сартаа яг нэг тий бас нэг зүйтэй ямар нэгэн зовх санаа зовхон байхгүй бас ингээд төрийн зохион байгуулах хүмүүс бас байна шүү гэд. Ер нь бас тий Монголоос бас зөндөө олон хүмүүс холбогддог яг за надад яг 2-7 өдрийн амралт таарчаад байна. 2-7 өдрийн дотор би 3 хот үзмээр байна гэх нэг хөрхөн туурууд асуудаг. Тэгэл бид нар болохоор за болно энэ өдрүүдэд нээшээ аялъя гэдээ бас яг тэр хүнд таарсан гоё туур планууд гаргаад өгчдөг. Тэгэхээр айгүй бас гоё санагчлаа. Яг тухайн хүнийх нь нөхцөл байдалд нь ерөөсөө тааруулаад тэр хүнд зориулаад зөвхөн тэр хүнд зориулаад хийж штэ. Тэгэхээр бусад хүмүүд бол яг ингээл аль хэзээ гаргацсан план та өөрөө эндээ тааруул. Та өөрийнхөө нөхцөл байдлыг эндээ тааруул гэж байдаг болвол харин байн төрсөх бол яг таны хувь хүний нөхцөл байдал тааруулж бас хийж өгөх нь бас давуу тал санагдлаа л да. За тийм байна. Тэгэхээр энэ сайхан те үзэх зүйлс ихтэй Австрали орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлд цэцэрлэгт хүрээлэн, далайн эргүүд гэх мэт те сайхан газруудаар явах багц аяллууд хийж монголчуудаа тав тухтай байдал үүсгэн санаа зовх зөвлөгөө аялаж зугаалах боломжийг олгож байгаа танаа гэр бүлд тэгээ энэ үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд хоёулангийн бас подкаст хийх хугацаа маань бас ингээд дуусах гэж байна. Тэгээд сүүлийн асуултыг Эмадаа үлдээ. За ингээд ийм сайхан подкастад урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд хэрвээ одоо дараагийн гоё туурууд авахаар сонирхож байгаа хэрвээ ийшээ явбал ямар үгээ тэнглэж байгаа бол одоо бидэртэй холбогдоод гоё зөвлөгөөнүүдийг авч болно. Тэгээд бас яг цаг аваад бас бид нартэй уулзаж тий болно. Бид нар ингээд нээлттэй байнга зөвлөгөөгөө өгч байгаа. За тийм байна. За тэгээд өнөөдөр Gold Coast хотоос Эма, Мельбурн хотоос цацаа нарийн ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай Эма. Баярлалаа. Баяртай. За энэ дугаарыг сонссон танд маш их баярлалаа. Танд таалагдсан бол YouTube дэх сувгийг маань subscribe хийгээд сонсоорой гэж хүсье. Мөн манай бүх подкастууд Австрали дахь бүх мужуудын монголчуудын Facebook групп дээр давхар шеэрлэгдэж явдаг байгаа. Дахиад хэлье. Subscribe хийхээ мартаа манайхаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай.